Excel дээрх солилцоолуудыг ArcMap програм руу хэрхэн оруулж шейпфайл болгох тухай 3 минутын хичээлийг хүргэж байна. Дундгой аймгийн хил хязгаарын газар зүйн солилцоолуудыг жишээ болгон ашигласан болно. Нэгдүгээр алхам. ArcMap програмд байрлах Arc каталог цонхыг нээж. Arc каталог нь өгөгдлийг удирдах, зохион байгуулах, нэгтлэн шалгах үүрэгтэй. Хоёрдугаар алхам. Жишээ Excel-ийн файл зөөврийн флашнд хичээл 1 гэсэн фолдерт байгаа учраас Connect to folder хийж холбож өгнө. Холбогдсон фолдеруудыг харж байна. Хичээл 1 фолдерт дунд говийн Excel-ийн файл агуулгадж байна. 3-дугаар алхам. Стандарт хэрэгслийн мөрөөс Add Data tool-ыг сонгож хичээл 1 фолдер дахь дунд говийн Excel-ийн файлын Sheet 1-ийг сонгоно. Sheet 1 Table of Contents байрлана. Sheet 1 дээр хулганы курсороо аваачиж хулганы баруун товчлуурыг дарж Display XY data сонголтыг X field-д East-ийн, Y field-д North-ийн Coordinate System of Input Coordinates хэсэгт газар зүйн солилцлын системийг сонгож өгнө. Сонгож өгөхдөө Edit, Geographic Coordinate System, World, VGS 1984 сонголтыг хийнэ. Дэлгэцэнд Sheet 1 дагуулгадах солилцлууд харагдах болно. Алхам 4. Sheet 1 дагуулгадж байгаа солилцлуудыг Shapefile болгоно. Shapefile болгохдоо Sheet 1 Events дээр хулганы курсороо аваачиж хулганы баруун товчийг дарна. Data Export Data сонголтыг хийнэ. Output Feature Class хэсэгт хаана Shapefile болгох гэж байгаа газраа сонгож өгнө. Энэ тохиолдолд хичээл 1 фолдерт дундгой point гэсэн нэр өгч Save as Type хэсэгт Shapefile гэсэн төрлийг сонгож хадгалъя. Хэрвээ Shapefile болгосон давхаргыг Table of Contents-д оруулж харахаар бол Yes сонголтыг хийнэ. Өмнө байсан layer буюу давхаргыг remove хийнэ. Одоо зөвхөн дэлгэцэнд дундгой point нэртэй цэгээр дүрслэгдэх Shapefile харагдаж байна. Энэ удаагийн хичээлээр Excel дээрх газар зүйн солилцоолуудыг ArcMap програм руу оруулж Shapefile болгож сурлаа.